сайхан амьдралтай байдаг байжээ. Тэр хоёр амьд биш учраас тэр хавийн хүмүүс нь бүгдээрээ нүүж чадсан билээ. Тэгээд тэр хоёр өөрийнхөө дундаас чөтгөр хүү гарч тэр хүн бүр амар хүчрэгдсэн тул өөрөө олсод руу явдаг болжээ. За ингээд манайхаа үргэлжлэлийг сонсохоор бол лайк дараарай. Энэ бичлэг 20 лайк хүрвэл би үргэлжлэн ярьж өгье. Манайхаа лайк